Та бүхэндээ нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулъя. За нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 29 дахь заалтан дээр малчин мал бүхий этгээдийн борлуулсан 5 ушуу мал анхан шатны боловсруулалтанд ороогүй мах, сүв, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос сарлагын хөврийг нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлж эхэлсэн. За тус заалтан дээр 2024 оны 7 сарын 1-ний өдрөөс эхэлж нэмэлт өөрчлөлтөөр малчтын оршоо нэмэгдсэн байгаа. Тэгэхээр 24 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш малчтын оршооны борлуулсан 5 ушуу мал анхан шатны боловсруулалтанд ороогүй мах, сүв, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос сарлагын хөвөр нь нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгдөнө. Мөн нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн 14.1-4-т заасан мал аж ахуй, газар тариалан үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн хуулийн этгээдийн өөрөө бэлтгэсэн буюу тариалсан үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтанд ороогүй мах, сүв, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагын хөвөр, мах боловсруулах үйлдвэрлэл зориулан бэлтгэсэн 5 ушуу мал төмс хүнсний ногоо жимсгэн дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг үйлдвэрлэгчид борлуулсан бол худалдаа авалтын үнийн дүнд нэмэгдсэн үртгийн албан татвар шингэсэн гэж үзэн худалдаа авалтын хасалт хийх заалт байсан. Уг заалтаас хувь хүн гэдгийг 2024 оны 7 сарын 1-ний өдрөөс хассан байгаа. Иймд үндэсний үйлдвэрлэгч та бүхэн тухайн заалтын дагуу худалдаа авалтын хасалт хийхдээ зөвхөн хуулийн этгээдээс худалдаж авсан тохиолдолд худалдаа авалтын хасалт хийх болсныг анхаараарай.